Монголын нийгэм бол тэг залуу үеийнхт нь бол бас гоё ингээд нийгмийн ойрчлоод явуул болохоор улс төрийн яг нэг томчууд нь ингээд өөрсдөө л яг ингээд нийгэмдээ яг хөл нийлүүлж алахгүй юм санагдаад байгаа. Яг ард хэрэгтэй хамт хөл нийлүүлээд хамтаа зэрэгцээд явах юм бол махсуу цагаан эдийнхэн үнийг зарим мэдэхгүй байх жишээ нь байгаад тах шиг байна. Тэгээд ер нь бол нийгмийн давхарга нь ингээд амар зарим дээд түвшин дунд ингээд доод гэсэн амар ялгаатай л байгаа. Гэхдээ ер нь бол яг нь тодорхой хэмжээний болохгүйгаас нь өртөл яг ингээд хараал ингээд тэгчээсээ гэл өөрчлөлтийг л ер нь хүлээж байдаг. Ер нь бол нэг их байхаас илүү чанартай бага байвал ер нь илүү сайн болоо гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол ууж байсан лувсан жамцсан гэдэр ер нь залуу үеийн төлөөллүүд одоо яг байгаад байгаа одоо энэ сая ингээд боловсролын сайд мэд энэ төрийгэл яваад байгаа ш яг нэр зохиод байх юм л гэж. Хуучин хүмүүс нь ер нь байлах дэмий юм болоо гэж бодоод байгаа ш. Тэгээ одоо энэ сая учрал нөгөө сайд болоод ингээд шинэ засгийн газар үүсгэсэн ш тий. Тэрэн дээр бол одоо нөгөө хүмүүс л их залуу үеийн хүмүүсэл засгийн газарт авах болов гэсэн чинь хуучин одоо нэг засаглалаа сонгоо явцсан ш тий. Тэрэн дээр бол бас жоо эсрэг байрсан гэдэг л байна. Ер нь бол тэгээд яг нөө хийсэн бас ажлыг харж ийж нөө яг улсдаа юу хийж бүтэв, ямар үйлдвэрлэл аж ахуй те экспорт, импорт тэрийг л харж ийж болох та.